Монгол Улсын соёлын гүйцэтгэлтэн 70 сөрөн жавын нэрмжид Хөвсгөл аймгийн нийтийн номын сан Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдор үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлийн ураатай номын баярыг 37 дахь удаагаар тэмдэглэлээ. Энэ үеэр ерөнхий боловсролын 8 сургуулийн сурагчид 15 цэцэрлэгийн хүүхэд шинжлэх ухаан технологийн сургуулийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежийн оюутнууд нийтийн номын сангийн хамт олон номын баатрууд амилсан нь баярын жагсаалд 300 үлгэрийн баатрын 4 хувиран оролцсон нь энэ удаагийн номын баярын онцлог байлаа. За ер нь бол номын баяр жил болгоны хавар намар 2 улс орон даяар зохион байгуулагддаг байгаа. За энэ жилийн номын баярын онцлог бол үндэсний бичиг соёлоо түгээндэд гэрүүлэх гэсэн ураатай явагдаж байна. За Хөвсгөл аймгийн хувьд бол цаг агаарын балиалцгаалаад өнгөрсөн 7 хоногт болох байсан энэхүү номын баярын маань арга хэмжээ жоохон ойшлоод өнөөдөр харин сайхан нартай дулаахан налгал сайхан өдөр зохион байгуулж байгаадаа их баяртай байна. Өнөөдрийн номын баярын маань үйл ажиллагаанд аймгийн төвийн Мөрөн сум, Мөрөн сумын сургууль цэцэрлэгүүд маш идэвхтэй өндөр ач холбогдолч оролцсон илүү их талархмаар сайхан байлаа. Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан 1-р сараас эхлэн үлгэрээр үлгэрлий захин бичлэгийн уралдаан, бяцхан театр дүрийн уралдаан, тэргүүний уншигч, хамтдаа унши, хамтдаа хөгжие аян зэрэг хүүхэд залуучууд иргэдэд зориулсан соёлын олон үйл ажиллагааг зохион байгуулж 600 орчим хүүхэд залууст хүрч үйлчилжээ. Энэ удаагийн номын баяр 37 дахь номын баяр маань Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдор үндэсний бичиг эрхэмлэн дээдлийн ураатайгаар төв талбай дээр зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд нийт 8 сургууль, 1 коллеж, 15 цэцэрлэгийн нийт 300 орчим хүүхэд дөрвийн баатрын хувиран палат алхалттайгаар зохион байгуулагдлаа. Номын баярын үеэр Хоймор нутгийн зохиолч Яруу найрагчид шинэ уран бүтээлээ уншигч нартаа танилцуулж гарын үсгтэй номоо худалдаалж байлаа. Энэ бол миний яг хийж байгаа бүтээлийн 7 дахь бүтээл Шавартхан Бялзуухаа гэдэг энэ дурдтгал Яруу найргийн номоо үлээдэж авлаа. Тэгээ ер нь бол нөгөө энэ жил бол Хөвсгөл аймгийн Төмөрлөг сумын 100 жилийн ойд байж байгаа. Тэгээд нутгийнхаа 100 жилийн ойд өргөх бас Яруу найрагч уран бүтээлчний миний нэг дэх биелэг болсон. Энэ бол яг ер нь бол нөгөө дурдтгал дурсамж жишээлбэл би одоо ингээд бага насныхаа дурсамжийг бичээд тэрийг ингээд нөгөө энэ зураач охиндоо явуулсан байхгүй юу? Тэгээд тэр миний ингээд Яруу найргийн одоо нөгөө дурсамжийг үзчихэд тэр зураач охин одоо тэр Шавартхан Бялзуухаа гэдэг миний номонд ийм зургийг одоо миний дурдтгалаас олж ингэж гаргаж ирсэн. Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлийн ураатай номын баярыг 37 дахь удаагаар тэмдэглэж, номын баярыг угтан зохион байгуулсан соёлын олон үйл ажиллагааны шилдэгүүдэд тодруулан шагнаж урамшуулжээ.